За сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэндээ сайхан гайхалтай өдрийн мэндийг хүргье. Тэгээд миний хувьд дөнгөж сая хялбар ажиллагааны шүүхээс гарч ирлээ. Тэгээд миний үйлчлүүлэгчийг оргон зайлсан. За тэгээд хэргийн бусад оролцогчдод нөлөөсөн сүрдүүлсэн дарамтлсан гэдэг үндслээр цагдан хорих болсон сэргийлэх хэмжээ авах саналыг прокурор шүүхэд одоо ирүүлсэн юм байна. За тэгээд миний хувьд дуудагдаж орлоо. Хэдийгээр хэргийн материалтай танилцах боломж байхгүй, их зүйн зохицуултгүй боловч цагдаа орох талсан сэргийлэх хэмжээ авах хуулийн одоо зохицуултаар баримтыг шаардаж прокурортой мэтгэлцэж, за тэгээ мэдээж бол хуульчдын хувьд бол их сонирхолтой одоо гал гарсан мэтгэлцээ болж, за түүний үр дүнд бол шүүхээс бол прокурорын саналыг одоо хүлээж авсангүй. За ийм мэдээтэйгээр бол өнөөдрийн ажлаа эхлүүлж байна. Зүгээр эндээс нэг зүйлийг хэлэх гэсэн юм аа. Өөрөөр хэлбэл мөрдөгч хууль зөрчсөн иргэдийн шүүсэнтэй холбоотойгоор гомдлыг прокурорд гаргахаар прокурор зөрүүлээд одоо цагдаа орох тусал сэргийлэх хэмжээ авч яах гэж бол миний үйлчлүүлэгч тайлбарлаж байгаа. Ингэж бол одоо болохгүй шүү дээ. Тийм ээ? Хүмүүс хууль зөрчиж болно. Гагцгүй хуульчид бол хууль зөрчиж болохгүй. Бүх зүйл бол хуулийн хүрээнд байх хэрэгтэй гэж би боддог.